байцгаана уу? Эний бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүст өнөөдөр мэндийг хүргэе. Намайг Аргун гэдэг. Тэгээд би одоогийн байдлаар Нью-Йорк мужийн их сургууль сэтгэл зүйн мэргэжлэр магистрийн зэрэг хамгаалж байгаа. Тэгээд энэ хүү бичлэгийг хийх шалтгаан маань хэм бол сэтгэл зүйн боловсролын талаар ярьж эхэлдэг юм уу гэсэн бодолтой одоо энэ хүү бичлэгийг хийж байгаа. Тэгээд одоо миний ярих байгаа бүх мэдээллүүд маань хэм бол энэ DSM-5 буюу Diagnostic Statistical Manual гэдэг энэ бүх одоо сэтгэл зүйн онцлогоо, эмчилгээ тэгээд бүх одоо шинж тэмдгийг нь олгосон тийм Америкчууд хэрэглэдэг ном байгаа. Тэгээд энэ сургалтын материалыг хэрэглээд ингээд бүгдийг ингээд монголоор ингээд орчуулад та бүхэнтэй ярилцъя гэж шийдсэн юм аа. Тэгээд өнөөдрийн хар сэдэв маань гэх юм бол сэтгэл зүйн гутрал гэж яддаг. Тэгээд тэр энэ маань болохоор нийгэмд маш их түгээмэл яддаг. Тэгээд ямар дотроо ямар олон шинж тэмдэгтэй гэдгийг, хэд хуваагдгийг, ямар категорид гэдгийг, эмчилгээ гэж ямар эмчилгээ нь одоо яаж яадгийг, хэдэн хоног үргэлжилтийг гэд тиймэрхүү мэдээлэл өнөөдөр би ярих гэж утсан. Тэгээд depression гэдээ ойлгохоор зарим хүмүүс depression гэдэг нэг сэтгэл зүйн эмгэг гэж ойлгодог. Depression чинь зүгээр сэтгэл готролтой байх байдлыг хэлж байгаа болохоос онцлогоо нь бол биш. Тэгээд онцлогоо яриад ирэхлээр өнөөдөр би хамгийн том depression дундаа depression гэсэн дотроо юм байдаг хоёр том категорийг нь ярих гэж утсан. Нэг нь гэх юм бол major depressive disorder буюу үндсэн одоо голчилсан сэтгэл готрлын өвчин, хоёрдугаар нь болохоор persistent depressive disorder буюу тэгж тогтмол байдаг тийм удаашрсан сэтгэл готрлын тухай ингэж энэ хоёр категорийг ярих гэж шийдсэн юм аа. Хамгийн нэгдүгээр гэх юм бол major depressive disorder буюу үндсэн сэтгэл готрлын эмгэг нь яг яадаг вэ гэхлээр шинж тэмдэг, 9 шинж тэмдэгтэй. Тэгээд хамгийн нэгдүгээр нь болохоор сэтгэл готарсан, сэтгэлээр унсан байдал нь өдөр болгон үргэлжлэх ёстой. Тэгээд энэ шинж тэмдэгэндээ болохоор хоосон мэдрэмж төрөх, итгэлгүй байх, тэгээ маш хуудгартай байхыг хэлдэг. Тэгээд хоёрдугаарт нь гэх юм бол урьд өмнө нь сонирхдаг тийм одоо хобби ч юм уу, таалан сонирхдаг байсан одоо зураг авдаг ч юм уу, гүжилдэг ч юм уу, ямарваа нэгэн тийм хоббинаа ямар ч тийм сонирхолгүй байх. Гуравдугаарт нь гэх юм бол хоол идэх туршил буюу одоо биеийн жин чинь өгсөн юм уу буурах, одоо биеийн жинд ямарваа нэг өөрчлөлт орох. Дөрөвдүгээрт нь гэх юм бол маш их унтах буюу эсвэл ерөөсөө тийм унтах хүсэл төрөхгүй. Тавд нь гэх юм бол уур уцаартай эсвэл ааш зан төлөвн тэгж маш хурдан солигдох, нэг гунигтай байж байгаа нэг баяртай болох ч. Зургаадах нь гэх юм бол энергийн зэрэг маш буух, маш буурах, маш их ядрах буюу эсвэл ямар ч тийм одоо сульцсан гэдэг шүү дээ, ямар ч тэгж юу юм уу тэгж биеийн тасгал ерөөсөө хийж чадахгүй байх болсныг хэлдэг. Долоодох нь хэм бол одоо өөрийгөө хүндлэл нь алга болсон буюу ямар ч тийм үн цэнгүй мэдрэхийг хэлдэг. Тэр бол 7 дахь шинж чанар нь. 8 дахь шинж чанар нь хэм бол анхаарал, оюун ухааны бодох, тэнхэл, сулрах. Тэгээд одоо ямар ч тийм шийдвэр гаргахад маш хэцүү мэдрэмж төрхийг хэлдэг. Хамгийн сүүлийнх нь шинж тэмдэг буюу энэ хамгийн тэгж хүнд шинж тэмдэг энэ нь яадаг вэ гэхээр одоо амиа хорлохын тухай бодох юм уу эсвэл бие өгөхгүй л одоо манай гэр бүл манай найзууд маань жаргалтай авах эсвэл бие өгөхгүй яг ямар авах бол одоо амьдрал яаж үргэлжлэх бол та гэсэн мэдээллүүдийг бодлоготтой тэгж одоо хүн өөрөө боддог. За тэгээд эдгээр 9 шинж тэмдэг маань дор хаяж 2-7 хоногийн турш өдөр болгон илэрх ёстой хүнд. Тэгээд хамгийн багадаа 5 дор хаяж 7 хоног тодорхойлох үргэлжилсэн байх ёстой. Тэгжиж эн чинь яг одоо энэ одоо категорид ороод major depressive disorder буюу үндсэн сэтгэл готролын эмгэгээр тэгж онцлж болдог. За тэгээд энэ бол хамгийн нэгдүгээр категори маань depression гэсэн одоо дотроо. Тэгээд хоёрдугаарх юмний ярих категори нь болохоор persistent depressive disorder. Энэ нь юу гэдэг вэ гэхээр одоо тасралтгүй тогтмол сэтгэлийн готролын эмгэг гэж нэрлэдэг. Тэгээд энэ 9 шинж тэмдэгнээс одоо энэ persistent depressive disorder дотроо ингэж бөөнөрөө байх боловч энэ бүх шинж тэмдэг маань үсрээд 2 жил үргэлжилсэн байх ёстой. Одоо тэгэхээр энэ хоёрын ялгаа нь ингэж хугацааных нь ялгаа гарч ирж байгаа гэсэн үг. Үндсэн сэтгэл готрол буюу major depressive disorder 2 хоног ядаж үргэлжилж байхад persistent depressive disorder буюу тасралтгүй тогтмол сэтгэлийн готрол нь ядаж 2 жил энэ нэг шинж тэмдэгүүдтэй илэрсэн байх юм бол тэр нь тогтмол сэтгэл готрол гэж байдаг. Тэгэхдээ
одоо тасралтгүй тогтмол сэтгэлийн гутралын эмгийг нь архи болон хаар тамхи эмнээс нөлөөлөхгүй байх ёстой. Яа тэгэхээр архи хаар тамхи ингээд энэ сэтгэл гутрал ороод ирчихлээр энэ сэтгэл гутрал маань ганцаараа тэгж өөрөө эмгийг биш болно. Одоо архинаас шалтгаалсан, эмнээс шалтгаалсан, хаар тамхинаас шалтгаалсан гэд ямарваа нэгнээс нөлөөлөө тэм сэтгэл гутрал үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр чи ямар ч тийм өөр категори яваад өгнө гэсэн. Тэгэхээр бас ялгааг нь ингэж сайн ойлгож ийж яг ямар онцлогоотой гэдгийг яг ямар шинж тэмдэг юунаас үүссэн гэдгийг нь ойлгол бас илүү их мэдээлэлтэй болно гэж найдаж байна. Тэгээд ер нь бол энэ номонд маань одоо маш их категори, маш олон онцлогоонууд, маш олон зөндөө олон сэтгэлийн гутралын эмгэгүүд байдаг. Сэтгэл гутралын эмгэг буюу сэтгэлийн өвчний эмгэгүүд байдаг. Тэгээд айл болох багцлаад ингээд хамаг ингээд мэдээллийг ингээд базаад та бүхэнд өгж байгаа болохоор бас ийм тиймээ бас наривчилсан асуултууд байвал доор коммент дээр үлдээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд ингээд анхны бичлэгийг маань үзсэн баярлалаа. Сэтгэлдээ болон асуултууд байвал коммент дээр үлдээгээрэй. Баярлалаа.